Сайн байцгаана уу? Орнайн. За ярилцъя булангаараа шинэ номоор одоо уулзч байгаадаа баяртай байна. Оны ихэнд нэлээд гайхалтай гэх юм уу? Тийм номыг уншиж дуусглаа. Тэгээ энийгээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн. Би нэг сайн дадал хэрэгжүүлээд ер нь удаагүй хэдхэн сар болж ирсэн. Тэгээд яг тэгтээ энэ номыг барьж авч уншиж таарсан. Тэгээ яг яах их учраа олохгүй гацаанд орцсон байсан үе. Тэгээ энэ номыг уншсан чинь намайг яах их одоо яг аргын маань нэг үрчлэн одоо зөвлөөд яг нэг коуч авцсан юм шиг тийм мэдрэмжүүдийг өглөө. Маш их чиглүүлж, зөвлүүлж өглөө гэх юм уу. Ерөөс арга барил гэдэг зүйл амар хэрэгтэй юм байна. Бидний одоо хийж байгаа үйлдэл алхам тутамд маань арга барил маань буруутаад ирэхээрээ тэр маань одоо амжилтгүй байгаа юм шиг, бид амжилт гаргаж чадахгүй байгаа юм шиг, хин нэгэн тэнд амжилттай яваад идэг, би амжилтгүй байгаад ингээд өөрөөсөө бурууг хайдаг. Тэгвэл энэ та чадахгүй байгаадаа биш, би чадахгүй байгаадаа биш. Арга барил маань болохгүй байдаг юм байна гэдгийг нэгдүгээрт ойлголоо. За хоёр тэгэхээр бид энэ бие маань, тархи маань яаж ажилтгийг бас мэдээд авчвал зүгээр юм шиг санагдлаа. Тархи маань өөрөө их нөгөө амархан үр дүнгээ шууд өгдөг зүйлд илүү татагддсан байна л да. Тэрийг хийх хүсэл ингээ байнга төрж идэг. Гэтэл бид нөр сайн дадал үр дүн маш олон сар жилийн дараа өгөх зүйлд одоо тархи маань түүн дээр төвлөрч одоо ажиллаж чадахгүй нөгөө үр дүнгээ өгөх зүйл нь хол хугацаа нь хол учраас шууд үр дүнгээ өгж ийн гэдэг зүйл дээр л их проекцлоод идэг юм байна. Тийм болохоор тэр цаг хугацаа шаардсан тэр үр дүнтэй тэр сайн дадлыг хэрэгжүүлж байгаа бол тархинд тэр тааламжтай сэтгэл төрүүлэх тийм зүйлийг бий болгов бол зүгээр гэдгийг ойлголоо. Миний хэрэгжүүлж байгаа энэ дадал маань ер нь цаг хугацаа аягүй шаардсан. Магадгүй 2 жил 3 жилийн дараа ч юм уу үр дүн мэдэгдэх дадал цаг хугацаа шаардсан. Тийм болохоор би энэ дээр тааламжтай тархиндаа сэтэл өгөхийн тулд маргааш нь дахиад тархи тэр сайн дадлыг маань хэрэгжүүлэхийн тулд би календар аваад календарын арга хэрэгжүүлсэн. Тэгээ календар дээр өдөр алга ингээл юм хөтлөөд явж байгаа энэ өмнөх дадлын дараагийн дадлууд энэ байна гэж цоолж хичээсэн ч юм уу. Тэгэл өдөр хоног 7 хоног болгон ч юм уу ингээд нөгөө календар руугаа өнгийгээд харангууд ингээд яраагаад харагдчих жоохгүй. Тэгэхээр нөгөө юм надад ийм тааламжтай сэтгэл төрж байгаа. Тэнгүүд маргааш өглөөнд би яг босоод тэргээ хийх надад тийм хүсэл төрж байгаа. Тэгээ хүсэл төрөхгүй бол нөгөө үйлдэл хийхгүй шүү дээ. Тийм болохоор ингээд алхам тутамд маань надад амар их ийм зааварчилж тэгээд бүх зүйлийг ийм тодорхой болгож өглөө гацаанд орсон байлаа. Тэгээд айгүй урам зоригийг авлаа. Тэгээ эрч хүчтэйгээр энэ нэг сарыг дуусгаж байгаа да. Баяртай байна. Тэгээд энэ ном маань бол нөө энгийн дадал гэдэг ном. Номны нэр маань ч энгийн. Номоо уншихад гэсэндээ ямар ч хүн төвшний хүн уншихад их ойлгомжтой. Тэгээд ямар нэгэн дадал хэрэгжүүлж байгаа бол над шиг тэр сайн дадал чинь ямар ч цаг хугацаанд үр дүнгээ өгөх байсан. Таныг чиглүүлэгч болох ном юм болоо гэж бодож байна. Тэгээ юу хийх вэ, яах вэ гэд нэг юм гаццсан үед л маш их хэрэг болох юм болоо. Би яг тийм үедээ тулгараад тэгээд энэ номын ачаар би одоо энэ сайн дадлаа цаашид үргэлжлүүлэн хадгалж явах ийм боломжтой болсон болохоор маш их талархаж уншлаа. Энэ номыг одоо бичсэн зохиолч одоо энэ номыг орчуулад бидний уншигч бидний сонорт хүргэж байгаа одоо орчуулагч редакторуудтай бас энэ цавшааны ашиглаад баярлаж талархснаа илэрхийлмээр байна. Тэгээ зүгээр л нэг ингээ уншаад орхичих биш. Байн гаргаж ирээд тэрэн дээр юу гэсэн бэлээ, яасан бэлээ гэдгийг ч гэсэн
хараад байх энэ ширээний ном болох юм болов гэж бодсон. Тэгээд энэ номыг одоо авч унших юм бол танд магадгүй ухраа, чантрах, юу хийх аргагаа олохгүй тэ ийм гацсан байдалд орсон болвол туслах ном юм болов гэж бодож байна. Та нарт минь ямар ном урам зориг өгч байна? Цаашид одоо сайн дадал эсвэл томоохон хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөд явах гүүр чинь ямар ном болж байна? Тэр номуудаа бас хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар бас гоё номороо олцнаа. Тэгээд баяртай.